Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүгдээр нээлттэй Eyes Global телевизийн нэвтрүүлэг үзэж байлаа. Студид ажилласан Баттай Багдаев сэтгүүлэгч байгаа. Өнөөдөр мань зоочин худалдаа аш үйлдвэрийн тэргүүний ажилтан Монгол улсын мастер оюутан өр ундрах компанийн захирал Аюур замын алтан туяа. Сайн байна уу чи? Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Та бол Монгол даяар алдартай компанийн тэргүүнчтэй тий. Тэгээд өнөөдөр өр ундрах гэшнээ юу вэ? Өр ундрах компанийг би үүсгэн байгуулсан 2002 онд. Тэгээ би өөрөө энэ эмэгтэй гадуур хувцсны мэрэгжилтэй би мэрэгжлээ хаана авсан юм бэ? Би Улаанбаатар хотод авсан. Тэгээд тэр мэрэгжлээрээ би социалист нийгмийн үед нийтийн ахуй үйлчилгээ гэж байсан дээр үед. Социалист нийгмийн үе. Тэрэнд Өвөр Хангай аймгийн Хар хорин сумын уугуулт бий. Тэгээ Хар хорны ах үйлчлэгэнд ажиллаж агаад тэгээд нөгөө зах зээлийн нийгэмд ороод тэгээд Монгол улсад худалдаа аж үйлдвэр хамгийн түрүүнд хөгжлөгдсөн. Тэгээ манай ах үйлчлэгээний компаниуд хөгжлөгдөөд хувьдаа гараад тэгээд бүгд л одоо зах зээлд ороод 8 хийгээл одоо янз бүрийн ажил хийсэн. Би мөн л ялгаагүй мэрэгчлэрээ ойдл одоо хуваараа ойж жижиг одоо үйлдвэр байгуулах гэж үтсэн хөдөө орон нутагт зах зээл багтаа учраас сайн болоогүй. Тэгээд Улаанбаатар хотод ирээд соёлын ажлыг өргөжлүүлсэн. Ямар аймаг таны юм нутаг болно? Манай Өвөр Хангай. Хар хорин. Монгол улсын анхны нийслэл Хар хорин хотын хүн бий. Тэнд төрж өссөн. Тэгээд тэнд ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. Тэндээсээ би ойдлчноо хийсээрэн байгаад тэгээд нөгөө хөвчлөл болоод өмч хөвчлөл. Тэгээд зах зээл болоод тарахгүй ах үйлчлэгээний комбинат худалдаа энд бүгд хувьд гарсан. Тэгээд би хувьдаа гарсан. Тэгээд Улаанбаатар ирсэн. Тэгээд нутагтаа 2-3 жил байж байгаад тэгээд Улаанбаатарт ирсэн. Тэгээд Улаанбаатар хотод ирээд энэ 3 дугаар хороолол одоо Оросын тусламжаар байгуулагдсан 3 дугаар хороолол гэж манай монголчууд ярьдаг. Тэнд дүүхээ төв гээд худалдааны газар одоо ойдлын ажиллаа эхлээд тэгээд тэнд 3-4 жил мөн дээлээ ойж исэн. Би одоо 50 жил дээл гэдэг энэ хувцастай ажил амьдралынхаа замыг холбосон байна. Намайг жоохон хөөхд байхад намайг 13 нас 4 настай байхад манай ээжи бурхны оронд явсан. Тэгээд би тэр үеэс дүүнэртэйгээ аавтайгаа одоо үлдсэн. Тэгээд би анх дээл хийхийг одоо хүнээр заалгаад тэгээд одоо тэр үед юм Улаанбаатарыг ирэхэд энэ дээл ойс хүмүүс олон байсан юм уу? Бага байсан, цөөхөн байсан. Тий. Тэгээд би дээл ойд сурсан жоохноос. Улаанбаатарт намайг ирэхэд бол ойдлын газар маш цөөхөн байсан. Цөөхөн газруудаа. Тэгээд би дүүхээ төвд байжгаа дараа нь энэ ур ундрах. Тэр юм юм гэж бодох те нэр тий. Тэг маш уран гоё хийх нэрийг бэлэгдсэн нэр. Энийг нэг Монголын нэг нэртэй том уран бурхан зурдаг, бурхан урлаач тийм лам байсан Монголд. Тэр хүн Пүрбат гэж. Тэр хүн манай энэ ур ундрах компани нэрийг өгсөн. Их сайхан бэлэгдэлтэй ур ундрч байг, оргилж байг гэсэн утгатай юм байна. Тэгээд би энэ ур ундрах компани байгуулсан. Тэгээ одоо 22 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Монголчууд тэгж ярьдээ ер нь түүхэндээ Эзэн Чингис хааны үеэс мандах төрийн малгай одоо мандах төрийн малгай дэвжих төрийн дээл дэвл буюу дээл бүтэх төрийн бүс одоо хаан төрийн хаан таац ийм олон одоо готлоо одоо хувцсыг иж бүрнээр нь оюул одоо маш сайн гэж. Та бүгдийн л бүтээнэ тий. Одоо бүгдийн ботлаас л биш. Одоо бүтээж байна. Манайд 2 ботлчин байна. 2 ботлчин байна тий. Тэгэхээр бүгдийн бүлдэнэ. Бүгдийг бүтээж байна манай урундрах тий. Бүгдийг бүтээж байна. Малгай хийж байна. Дээл хийж байна.
Монгол цамц, хантааз, бүс бүгдийг хийж гин манайх. Тий. Одоо бол манайхыг Монголын ард түмэн таньдаг болсон. Тийм шүү дээ. Их мэдээж шүү дээ. Тий, мэдж байгаа. Мэдхгүй хүн байхгүй. Олон хүн мэддэг болсон байгаа. Тэгдээ там юм ганданы ойрхон таны байгуул байна шүү дээ. Гандан энэ ямар учиртай юм? Бас учиртай байсан байх тий. Энэ гандангийн төв гандангийн яг зүүн талд байдаг юм манайх. За. Тэгээ яг хуу энэ бол цаанаасаа бас нэг учиртай баг. За. Тэгээд энэ манайх энэ хороолд байжгаад ганданд нэг хувь хүмүүс хашаага зардаг штэ. Худалдаа арилжаа хийгээд тэр хашаага зархаар нь манайх 2 3 айлын хашаа худалдаж аваад тэгээд тэр ур ундрахыг байшин барилгыг өөрсдөө барьсан. Барилгын хүмүүстэй нийлээд тэгээд энэ ур ундрах манай үйлдвэр байхгүй. Та тэгээд тэр дасандаа, гандандаа ойрхон байх санаатай байгаа шүү дээ. Тий. Дуртай. Дуртай. Тэгээд та энэ хаваадаг энэ ганданда болдог баяраар уншилгнуудаар та хаваадаг хүн байна шүү дээ. Тий. За. Би өөрөө буддын шашинтай. Буддаг шүтдэг. За. Бурхан багшд залбирна, далай багшд мөргөн. Та гэр бүлдөө лам нартай байсан хүн юм уу? Байсан. Манай өвөг дээдсд бол лам нар байсан. Тийм манай өвөө их сайхан бурхны ном уншдаг. Тийм байла. Би хар хорончин Эрдэнэ 100 гэж мэднэ бата. За, мэднэ шүү. Эрдэнэ 100-гийн тэр 108 сурганы хажууд би өссөн. Тэгээ манай ойрхон лам нар зөндөө байсан. Тэгээд 90 онд одоо ардчил болоод ингээд шашин соёл ширгэсэн. Тэгэхэд би лам дээл хийж одоо үзсэн, лам дээл хийж сурсан. Тэгээд тэр шашин бас бүдөөд юм уу? Хийлгүй яах. Лам дээл хийн. Одоо Монгол улс чинь түүхэндээ байна штэ. 30 гарын үндэстэн яснаас бүрдэж ийсэн байлээ. Хайлмаг, Тува, Бурят одоо зөндөө олон. Одоо болвол 13 ястан үндэстнээс бүрдэж байна. Монгол улс. Тэм учраас энэ олон 13 үндэстний ясны хувцсыг манай урундрах зураг эскизийн дагуу үйлдвэрлэж гаргах хичээдэг. Гэхдээ голдуу одоо ихэнх нь төв халахын хувцсыг хийдэг. Бурят хувцас одоо тэгэл уранхай, казак одоо баяд энэ бүх төрлийн хувцсыг бол захиалгаар хийж байна. Зураг нь манайд ингэ байж байна. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн зураач Гамбат гэж театр судлаач энэ театрын говц хийдэг хүний зураг манайд бүгдлээр нь байна. Тэр зурагнаас бид нэр сэдвүүлээд аваад хийн. Манайд ч одоо манай Монголын ард түмний алдартай сайхан олон зураачд, олон сайхан хүмүүс түүхэнд байсан. Тэр хүмүүсийн одоо сэдвүүлсэн зурагнаас одоо хийдэг. Тэгээ Монгол хүний одоо үндсэн сайхан энэ дээл гэдэг хувцсыг бол манайх олон жил үйлдвэрлэн гаргаж байгаа. Тий, таны бүтээглэх нь их уран бүтээглэгчтэй тий. Тэгдээ энэ их ажил хэдий хүмүүс гэдэг юм ба ямар мөрөлдөө замд алгана вэ? Манайх дандаа эмэгтэйчүүд ажиллана. За. Гэхдээ маш их сэтгэл хүнд сэтгэл байвал бүх юм бүтдэг. Маш уран гоё тийм хүмүүсийг би ажилуулдаг. Муухай юм хийдэг хүн тааруухан тийм хурдхан мөнгө олох гэсэн хүнийг бол би ажилуулдаггүй. Маш сайхан юм хийх одоо сэтгэлтэй тийм хүнийг бол би ажилд авах дуртай. Тэгээ би өөрөө нөгөө 50 жил одоо хагас 100 жил дээлтэй холбогдож байгаа учраас би ажилд орох гэж ирсэн хүнийг сургадгийг. За миний хүү сайн сураарай. Монголчууд түүхэндээ ярьдаг штэ бата. Хэн хийсэн бэ? Хэн ойсон бэ гэдэг байхгүй юу? Энэ дээл, энэ костюмыг хэн ойсон? Хэн үйлдвэрлэсэн гэж хэлдэг байхгүй юу? За энэ таны энэ дээл хэн үйлдвэрлэсэн гэж байна? Тий. Энийг бол манай шавнар ойсон. Өөрөө биш. Би ойхгүй. Сүүлийн 20 жил бол би технологи оёх аргачлал заадаг. Одоо манайх нэг дээлийг хийхин тулд 5 хүн хийнэ. За. Нэг хүн эскэн. Тийм ээ. Эскэн. Дараа нэг хүн гээд ойж нийлүүлж эмжин. Тэгээд нэг хүн хавсраад одоо бэлэн болгоно. Дараа нэг хүн хавна. Тэгээд дараа нэг хүн товч шилбийг хадаад тэгээд тэр дээл бэлэн болно.
ганц хүн хийхгүй. Тийм учраас энэ хамт олонны бүтээл байхгүй юу? Миний бүтээл би тэр бүхэнд хяналт тавина. Шалгана, үзнэ. За энэ хідэн арзмарын дээл ойж гин тийм үү? Тэрний бүх юмыг одоо шалгаад за энэ стандарт тохирч гэнэ үгүй юу? Тэрийг шалгадаг байхгүй юу? Тийм учраас манай бүтээгдэхүүн чанартай гарна. Монгол дээл үйлдвэрлэх альва хувцсыг үйлдвэрлэхэд тэр стандарт хэмжээг одоо яг барих хэрэгтэй. Орос хүний одоо би ингээд манай захиалгыг нь манайх ингээд интернет хаягтай ур ундрах гэдэг интернет хаяг байна. Тэгээ хүмүүс ярихаар хамгийн түрүүд чи хэдэн килограммтай юм? За. Хэдэн сантиметр өндөртэй юм? Манайх ингээд массын үйлдвэрлэл хийгээд дэлгүүртээ зардаг. Тэгтээ хажуугаар нь захиалга авч хийдэг байхгүй юу? Тэгэхээр тэр хүний өндрийг асуугаад, жингийн асуугаад тэгээд тэр хүн дээлийг ойч өгнө. Тэгвэл тэр хүнд яг таарна. Тэгэхгүй зүгээр ингээд үйлдвэрлээд өгчих юм бол таархан болчдөг. Тийм учраас тэр стандарт чанарыг шаалгах хангасан юм хийхэд тулд тэр хүний өндөр жин хоёрыг заавал мэддэг. Эмэгтэй хүн бол тэгээд ямар өнгөн дуртай юм? Настай хүү юм уу? Залуу хүү юм уу? Тэгж асууж иж манайх ингээд захиалга авч хийж өгдөг. Тэгэхдээ энэ таны бүтээгдэхүүн авахда энэ бэлэн дээл авна гэж шагуу. Или аль захина гэж шагуу. Алин их байна вэ? Олон байна вэ? Хүмүүс баяр болохоор худалдаж аавна. За. Жирийн үед бол захиална хүмүүс. Захиалаад айжуухан одоо өөрөө гэхэл 180 см өндөртэй биш шүү дээ тийм үү? 95 орчим килограммтай хүн харагдчихээн та. Тэгэхээр тань таарсан дээ та манай дэлгүүр дээр орж ирээд таарахгүй бол та захиалга өгж үйлдвэрлэв. Манай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хийхэд одоо энд хийхэд одоо энэ материал маш сайн байх хэрэгтэй. Хямдхан торгоор, хямдхан давгаар хийж болохгүй. Одоо бүгд найрамдах хятад ард улстай нуулгүй хэлэхэд манайх одоо бүх төрлийн харилцаатай байна манай Монгол улс. Оростой бид нар олон жил харилцаж ирсэн. Тэгээд энэ сүүлийн 30 жил энэ зах зээлд ороод жаахан харилцаа бүдгэрсэн. Гэхдээ одоо сайхан бас сэргэж байгаа. Оросын даавыг бол монголчууд их дээр үеэс их шүтэж, эдэлж хэрглэж ирсэн. Орос даавуу бол маш зузаан, ноостой сайхан даавнууд байдаг байлаа. Би Орос даавгаар зөндөө олон болтоо, зөндөө олон пижак ойсон. Би өөрөө залуу байхдаа. Одоо бол хятадын торгоор голцоо ойж байна. Торг бол маш өөрөө тансаг, маш гоё идэх байхгүй юу. Орос торгч гэсэн бас гоё л доо. Гоё байдаг байсан. Одоо Оросд тэр торгоморго би бол үдсэнгүй. Сүүлийн одоо хэдэн жил үдсэнгүй. Оросын торгоморгоор бол бид нар зөндөө юм хийдэг байсан. Дээр үед бол социалист нийгмийн үед Орос биднэрт нөгөө материалыг одоо шууд нийлүүлдэг байсан шүү дээ. Оросоос одоо Монгол улсын хангамжаар дамжуулаад, материал хангамжаар дамжуулаад тэгээд Улаанбаатараас Хөдөө аймагт хүргэж өгдөг байсан. Тийм учраас Орос юм их хэрэгэлдэг байсан. Одоо бол тийм төвлөрсөн хангамж байхгүй. Өөрөөсөө зах дээрээс олж ирнэ. Зах зээлээс би хятад руу 20 жил торго зөөж байна. Хятад улсаас. Хятадын хамгийн сайн үйлдвэрийн одоо торго Ханжоу байдаг хятад. Тэрийг бид нар оруулж ирдэг. Тэгээд бизнесийн түнш хятадтай болцсон байна. Тэгээд одоо сүүлийн үед бол юмаа кодлоод кодоор авдаг. Энэ торго гэдэг маань маш тансаг гоё учраас дэлхий дээр 8 тэрбум хүн амьдарчээлээ гэж бодохны тэрний нэг бодовч тоогоор 5-600 сая л торго хэрэглэнэ. Бусд нь бол даавуу, таар одоо янз бүрийн даавнууд хэрэглэнэ. Манай Монгол улс ч юм болохоор түүхэндээ хуурай газар амьдардаг. Ус цалгидгүй, уул шилгээдгүй ийм нутгийн улс. Тэгээ малчин хүмүүс чинь морь уралдуулж, бүх барилдуулж, ном сум харваж ингэж наадам хийдэг. Баяр ёслол их хийдэг. Одоо хүүхдийн сэвлэг үргээ, хурмнаар,
одоо гэр бүл болсны найр одоо тэгэл хамгийн их ховор найр бол одоо 85-ны найр энэ төрд бол дандаа торго өмсөж гойж ингэж очдөг ийм сайхан уламжлалтай. Танаа буряд бол бүр их гоё хувцснууд хийдэг штэ ингээ малгай түрүү янз бүрийн юмнууд танаа байгуулжуулах гоё хувцс одоо дээр үед би нэг удаа байгуулжуулгын хувцс хийжсэн. Одоогоосаа бараг 10 гаруй жилийн өмнө. Тэгээ буряд хувцсыг сайн мэддэг болсон. Би нэг ийм юм дуулсан байна штэ. Нэг үзсгэн дээр. Нэг хөгшин буряд өвөр ийшхүн. Монгол эмэгтэйчүүл 16 янзын дээлтэй байх ёстой. Улирал бүхэндөө өргөн дээлтэй байх ёстой гэн танай санамжлал ямар вэ энэ талаар? Энэ бол тэр нас таны дуулсан зүг байж болно. Гэхдээ Монгол улс ч угаасаа Монгол халимаг туваа энэ Монгол үндэстэнгүүд байна шүү дээ. Угаасаа мал аж ахуй эрхэлж идэж ирсэн. Энэ мал аж ахуй эрхлэнэ гэдэг чинь нүүдлийн соёл иргэнлээс нүүдлийн соёл иргэншил чинь соёлын нөгөө суурин соёл иргэншлээс өөр байхгүй юу? Одоо ингээд маллаад явахтаа л одоо бүх тэр юмда номоо үздэг, үүлэн хийдэг. Тог захилгаангүйгээр л хоол ундаан бэлддэг байсан байхгүй юу? Тэгээд тэр нүүдлийн соёл иргэншлийн хүмүүс чинь бол маш ганган бас гоё. Тэгээд манай Монголын хувьд одоо энэ Алтай хянганы завсар 4 улиралтай. За. 4 улирлын тоогоор 4 янзын дээл өмснө. Мөн үү? 100 одоо энэ халуунд тэрлэг. Тэгээ нэг улиралдаа 4 дээл болно шүү дээ. Тэр 16 болохын тулд. Тэгэхээр 4 улиралдаа тэр 4 байж болно. Тэгээ 4 байж болно. Цаамд. Тэгээ өнөө орчин үедээ хэдий дээлтэй эмэгтэй байх ёстой юм бэ? Орчин үед бол одоо ингэж шүү дээ. Дэлхийн глобалчлагдсан нөгөө ер нь Монгол улсад Оросын холбооны улстай 21 онд ардын хувьсгал ялаад тэгээд ингээд 70 жил Оростой нөхөрлсөн чинь өнөө Оросын завууд гэдэг хувцас дэлгэрээд тэгээд ер нь Монгол хувцас баг бүдгэрсэн 50-аад оноос бүр бүдгэрээд 70 он хүртэл ер нь Орос хувцсыг их өмссөн монголчууд союз хувцас завууд Оросын гоё палаж Орос гоё шилеп ой горс костюм гоё потинг гоё бүх юм Оросоос тэр суурин иргэншлийн Улаанбаатарын улсууд бол ерөөсө Орос дэлгүүрээс юм авахыг мөрөддөг байсан шүү дээ. Тэгээд бүдгэрсэн хөдөөгийн малчид ламнар бөгчүүд бол Монгол дээлээ өмсөөр л байсан. Тийм учраас монголчууд тэр 14 хувцастай байсан үнэ. Манай би бол хөдөөний айлын хүүхэд малтай. Манай аав их малтай айл хурдан би жоохондоо хурдмаар ундаг хүүхэд байлаа. Хон малын захад ингээд өссөн морь ундаг одоо ийм хүүхэд байсан. Тийм учраас жоохноосоо дээл өмсөж ингэж өссөн. Өвөл нь болохоор монголчууд бүр их зузаан хий дээл өмснө. Тэгээд арай жоохон дулаараад ирэнгүүт нь цувцай буюу нингэн арьс руу тэгээ хурганы арьс руу ороо тэгээд хөөнтэй дээл ингээд тэрлэг ингээд цамж дотуур ингээд маш олон төрлийн хувцас байсан. 1924 онд ардын хувьсгал ярьсны дараа Английн нэг эрдэмт ирээд Монголоос 400 гаруй нэг төрлийн хувцас баруун авч явсан байдаг. Түүх байдаг шүү дээ. Тэгэхээр монголчууд ямар их баялаг хувцастай ард түмэн байсан бэ гэдгийг бол түүх гэрчилж байгаа байхгүй. Тэгээ ингээд түүхийг яриад ирэхээр бүх дэлхийн түүхийг ярихаар Монголын түүхийг ярина. Бараг Монгол хувцаснаас энэ Азийн бүх хувцас дэлгэрсэн гэж би боддог. Тийм учраас Монгол өргөн уудам нутагтай маш их сайхан хувцастай юм ард түмэн. Одоо ингээд 90 оноос ингээд ардчил болоод ингээд сэргээд ирсэн чинь бүх юм ингээд сэргээд сайхан болоод одоо ингээд 100 наадан болохоор гадаадынх ирээд үзэхэд их олон сайхан хүмүүс дээл өмссөн байгаа. Тэгээ би улам илүү өмсөөсэй гэж бодож байгаа. Улам илүү үйлдвэрлээсэй. Бид нар туваа халимаг буряд энэ үндэстэнгүүд өөрийнхөө үндэстэн ясны хувцсыг өмсөж ивэл тэр маш гоё байхгүй. Өөрт нь маш зохин имиж нь гоё таарна. Надад бол Монгол дээлэл их гоё цогтөг. Таардаг. Ингээд юпг би хаяа өмснө. Өмд энтер бол би бол өмсдөггүй. Орчин үеийн хүүхнүүд бол их муухай өмд цамц их өмсөж байгаа. Тэр надад таалагддаггүй. За.
би ингээд хятад явж байхдаа ингээд харахад тэнд ерөөсөө тийм урт хормот хувцсан юмсан байдаггүй шүү дээ. Дандаа өмд цамцтай байдаг. Тэгвэл одоо манай Улаанбаатарын хүүхнүүд дандаа өмд цамцтай байдаг. Би тэрэнд жаахан сэтгэл дундуур. Гэхдээ баяр болохоор гоё л доо, дээлээ өмсдөг. Монголд эмэгтэй хүнийг ингээд суугаад ингээд байж хахад бүх юм гоё намблаг, өнгөлөг гоё харагддаг байхгүй юу? Дээл чинь бүх талаар гоё харагдуулдаг юм сайхан хувцас. Энд сая таны нэр yung үйлдвэр чин энэ мэдээд гардан байна ш сонинд гарсан байна. Энэ yung Оросын элчин сайдта Евгений Евсиковта түүний эхнэрт та дээл оёд бүлгсэн байна тий. Тэгэхээр энэ ямар учраас та энэ бүлэг барьж өгөө вэ? Би Оросын хүмүүжлэлтэй шүүрнэ. Би намайг жоохон байхаас болоод миний одоо баг навс Оростой холбоотой өнгөрсөн. Манай хар оронд Оросууд маш ирж ажил хийж, гурилын үйлдвэр, тэжээлийн үйлдвэр, одоо янз бүрийн барилгануудыг Оросууд барьж өгдөг байсан. Тэгээд тухайн үед бид нар дээр тэгээд яг манайхаас жоохон 100 км яваад манай Үр хангаа аймгийн төв дээр Орос цэргийн анги байдаг байлаа. Тэгээд бид нартай ёстой ахын дүүгийн харилцаатай байсан. Тэгээд тухайн үед манай хар хонд дахиа туулаа үржүүлдэг бүх юм. Тэгээ манай аавыг хүртэл ингээ гахаад хийжийдэг. Тэгээ Оросууд ирж манайхаас гахаа авдаг. Тэгээ бид нар 8-цдэг байсан шүү дээ. За манай аав хүүхдүүдтэй Орос болтой, пижак, формын хувцас аавна, оронд нь гахаа өгдөг ийм их Оросуудтай ойр байсан. Ахайг хомбор байгаа шүү дээ. Тэгээд манай 10 жилийн сургуульд Орос багш нар бас мэрэгжилтэнгээр ирдэг байсан. Тэгээд бид нар Оросд эвлийн шугамаар бас явна аялна. Тийм байсан. Тэгээд бид нарыг 4-р ангиас Орос хэл заадаг байсан. Таны Орос хэл сайн? Би зүгээр бага ангийн хэмжээндээ бол би Орос хэлэндээ сайн байсан. Одоо Орос залуу байхдаа Орос танаа үзэхдээ би ойлгоод үздэг байсан. Тэгээ сүүлийн 30 жил нөгөө Хятад руу яваад Орос руу нэг явхаа бэлдсэн ч одоо ярьсаар тэгээд. Евсикогоо хувьд бол манай нэг найз сэтгүүлч Монгол улсад суугаа Оросын элчин сайттай ярилцлага хийсэн телевизээр. Тэгээд тэр нэвтрүүлгийг үзээд ямар сайхан хүн бэ гэж бодсон би. Тэгээд би ер нь их тийм дипломат маягийн тийм харьцаатай хүн штэ. Би сонин их хүншдэг, радио, телевизэд тухайн үед загтал бичдэг. Говорит Улаанбаатар гэдэг ингээд нэвтрүүлэг хийдэг байсан шүү дээ Монголд. Одоо говорит Москва гэдэг нэвтрүүлэг хийдэг байлаа. Москвагийн арадуугаас ярьж байна гэсэн нэвтрүүлгийг би залуудаа их чагнадаг байсан. Тэгээд ер нь Оросуудад би хайртай. Тэгээд би ер нь тэр Исвикогыг хараад сайхан хүн юм байна да гэж бодоод. Тэгээд тэр сэтгүүлчтэй чи их сайхан нэвтрүүлэг хийлээ гэсэн чинь чи юмтай хүн юм чи энэ хүн дээлмэл хийж барьж Монгол зөвлөлтийнхээ одоо Орос Монголынхаа одоо энэ харилцаанд бас хувь нэмэр оруулаад Орос хүнд сайхан дээл өмсүүлүүл яаж яа нэгд надад санал болгосон. За. Тэгэхээр нь би тэр дагуу Шүкогван нарийн бичгийн дарга элчин сайдын нарийн бичгийн даргатай холбогдоод тэр сэтгүүлч надад утсын нөгөө холбогдоод тэгээд дээл санал болгосон ч тэгэлгүй яах вэ бид Монгол дээлэнд их дуртай гэд. Тэгээ намайг элчин сайдынхаа юм дээр ураад тэгээ би очиж хэмжээг нь аваад эхнэрийн би тэгсэн танаа гэргийн хэдэн килограмтай өндөр нь хідүү гэд. Тэгээд асуусан чинь надад хэлж өгөөд Шүког манай үйлдвэр дээр элчин сайд ирээд би их баярлсан. Жирийн нэгэн Монголын өмнөд үндэсний хувцсны үйлдвэр дээр Орос улсын элчин сайд ирээд хүндэтгэл үзүүлээд тэгээ манайхаас ингээд би дээлээ бэлтчихэд бэлгэлсэн тэр дээл болыг би их бодож хийсэн. Олон жил одоо ингээд Орос Хятад хоёрын дунд манай улсч орсон тогтнож штэ. Хаашаа ч явахгүй бид нар айл аймгийн улс. Монголчууд бол айл хүний амин нэг саахалт хүний ойрхон хүний санаа нэг байх ёстой гэж үздэг байхгүй юу? Тийм учраас би Оростойгоо улам ойртох юмсан. Оросууд их сайхан улсууд гэж би бодож хүмүүжиж ирсэн улсаа учраас би элчин сайдаа маш их баярлаад дээлээ яг таарсан байна их баярлсан гэд надтай зураг авахгуулаад манай үйлдвэр дээр ирсэн. Тэгээд гэргийнхэн дээлийг өгөөд явуулсан сая таарсан гэд надад зураг ирүүлсэн.
Маш гоё үзэсгэлэнтэй красиво девчка байлээ. Таарсан дээл нь гоё байлээ. Би их баярлсан. Тэг би тэрнээс өмнө бас нэг элчин сайдд дээл хийж исэн юм аа. Орос биш шүү. Япон улсын элчин сайд Ханада Морихата гэж. Монгол улсын хүндэт иргэн болсон тэр хүн. Тэгээ тэр зах зээлийн хүн дэлгүүр талах давснаас өөр юм байхгүй. Бүх хүн Орос Монгол руу явж 8 хийдэг байхад тэр хүн манай Япончууд маш их тусалж биднэрт зээл өгч Жайкагийн шугамар манайд чих зээл өгсөн шүү дээ Орос. Япончууд ч туслаад бас тэгэл энэ морин толгой станд олон сургууль бас барьсан Оросыг явсны дараа. Тэгээд манай аав намайг 45 оны тэрд хөвчөлөөлөхтэй айманд Оростой зэрэгцэж явж исэн юм билээ миний аав. Тэгээд Япончууд ингээд ирсэн байлдажсэн ч гэсэн бидэнд тослох үе байдаг юм байна шүү. Энэ хүнийг явахт нь чи сайхан дээл хийж өгөөрэй гэд би тэр Япон элчин сайдыг явахт нь бас эхнэртэй хамт эхнэрийн Мичико-сан гэжсэн. Тийм эхнэртэй хамт би сайхан цагаан дээл хийгээд нудрахтай Монгол дээл хийж барьж исэн. Тэгээд саяхан би надад урилга өгөөд Оросын элчин сайдын яамд очсон. Содонгой байж илээ. Танай Оросын хүргэн штэ. Манай Монгол улсын ерөнхий сайд байсан Содон гэдэг нэг өвгөн бүр 82 настай. Тэгээд тэр байж илээ. Би Содонгойтой ингэж би хамт байж байгаа тэр дээлийг гардуулж өгчээсэн Японы элчин сайдд. Тэгээд би бол одоо түүхэндээ манай энэ Монгол улсыг анхан одоо төрч ёсыг байгуулсан Чингис хаан 9 өрлөгтөн баяраараа дээл бэлгэлж ийсэн тухай түүхэнд байдаг. За. Тэгэхээр би хүнд дээл өгөх их дуртай. Их гоё дээл өгөх дуртай байхгүй юу? Тийм учраас би Монголын зохиолчдын эвлийн болор цом гээд шүлэг байдаг. За. Шүлэг бичдэг олон зохиолч нарт төрүүлсэн хүнд нь би Монгол дээл өгөөд 21 жил би Монгол дээл бэлгэлсэн. Тэгээд та бас өөрөөс бас юм шүлэг яагаад гэсэн. За. Бичдэг байгаад. Гэтэ би их сүрхий бичихгүй. Тэгээд олон зохиолч нарын шүлгийг одоо би уншдаг байсан залуу байхдаа. Одоо болвол нэг уншихаа болцсон. Тэгээд яг хуу ер нь тийм шүлэг яруу найраг гэдэг чинь хүний сэтгэлд сайн сайхныг гэрэлтүүлдэг. Тийм сайхан идэх байхгүй юу? Сайхан шүлгэнд гоё ая хийхээр гоё дуу болдог шүү дээ. Тийм шүү дээ. За тэгээд таны салбарын ирээдүй хэрхэн харж байна? Би өсгөл байх гэж бодож байна үйлдвэрээ. За. Энэ манай монголчин олон улстай дипломат харилцаатай байна. Түүний дундаас одоо элчин сайд хэлсэн. Манай хэг Тува, Халмаг, Брэд улстай чадвал холбож өгдөг. Тэгээд энэ тухай би цаашаа өргөн дэлгэр болох байх гэж бодож байгаа. Би өөрөө 6 манай хоёр охины 6 хүүхэд байна. Тийм учраас тэр хүүхдүүдийг би оюутчин болгоно гэж бодож байгаа. Оюутлын үйлдвэртээ сургана. За. Тэгээ Монгол хувцсыг хийдэг болгоно. Монгол хүн байсан цагт бол Монгол дээл, Монгол хувцс байх хэрэгтэй байхгүй юу? Бурайд хүн байсан цагт бурайд дээл, самган дээл байх хэрэгтэй. Үндэстэй ястан бүхэн одоо өөрийнхөө хувцсыг өмсөж явах хэрэгтэй байхгүй юу? Тэр хүний имиж би гадаад явах болгондоо Монгол дээлээ өмсдөг. Тэр бол миний имиж байхгүй юу? Тэгэхээр хүмүүс би надад дээлэл зөгтөг. Тийм учраас би Монгол дээлээ өмсдөг. Тийм учраас би хүүхдүүдээ ач зээнараа оюутчин болгоно гэж бодож байна. Тэг ирээдүйд одоо ингээд Монгол туурхтан гэж жоохон ойртоод ингээд ирэх юм бол бид нар хувцаа илүү дэлгэн өрөнгөр үйлдвэрлэх юмсан гэж боддог байхгүй юу. Тийм учраас би дэлгэрэх байх, өргөжих байх гэж бодож байгаа. Тэгэхээр таны бодлоор энэ монголчуудын юм залуумны дээлээ өмсөх гэж шүү. Юм гэж санаад. Өмсөх баха. Өмсөх бах. Баяраар бол өмсдөг. Бүр өмсөхгүй байсан шүү дээ 90 он хүрт залуучууд. Тийм байсан. Тий. 90 оноос хойш бол одоо бүр их өмсөж байгаа. Одоо бол хурим найран дээрээ. Заавал Монгол дээлээ өмснө. Хуримд ирсэн ч очиод бас өмсөж байна.
Тэр аав ээж нь өмсөө, жочт нь өмсөөд ингээд ирэхээр ямар гоё. Чингис хаан, одоо Богд хаан, одоо Монголын тийм том улсууд өндөр гигэн энэ одоо Цаанбаатар гэж ярьдаг. Ийм улсууд бол дандаа үндэснийхээ хувцсыг өмсөж, хайрлаж, хадгалж, үндэстэн ясныг хамгаалж ирсэн түүхтэй болохоор тэрийг бид залуу хойч үедээ өвлүүлэх ёстой. Тийм үү? Казак, бурят энэ бүх хүмүүс ч гэсэн ялгаагүй хойч үеийнхнийхээ энэ үндэсний соёлоор одоо хүмүүжүүлэх. Хүнийг монголчууд ярьдаг. Хувцсаар нь өгтөж ав. Ухаанаар нь үд. Тэр хүн хэр ухаантай гэдгийг хүний яриа хөөрөө тэр юмнаас мэдэгддэг байж шүү дээ. Тийм учраас тэр хүнийг хувцсаар нь өгтөж аваад холын хүнийг дайлаад явуулвал нутгийн нэр сайнаар гарна шүү гэж ярьдаг шиг би одоо ингээд чамд би дээл хийж өгнө. Танаа найруулагч нөхөхөн дээл хийж өгнө. Тэгээ би элчин сайдаа дээл хийж өгснөөр би надад сайхан санагдаж байгаа байхгүй юу? Ямар сайхан Монгол үндэсний хувцсыг орос хүн өмсөх. Тэр хүн тэр миний өмссөн хувцсыг өмсөд наадамнаар явж ивэл надад маш сайхан санагдана. Тэгээд Монгол улс чи ийм сайхан илгэмсүү гэж ярьдаг. Хоорондоо Орос Монгол хоёр сайн байвал, андын харилцаа сайн байвал ард түмэнд сайхан болно. Тийм учраас би энэ үндэсний энэ соёл, энэ говтос хоногчин бол соёл байхгүй юу? Хүндний гадна талын имиж энийг дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэхийг би маш их хичээж байгаа. Тэгтээ залуучууд өмсөж байгаа. Сүүлийн үед одоо энэ дуучид хамтлагууд, энэ хүн хамтлаг гэдэр чи одоо энэ морь сур харавдаг одоо энэ яг үндэсний язгуурын улс бол Монголд ийлэг маш гоё өмсөж штэ. Энэ нь бол маш сайн хэрэг. Энэ сүүлд манд ястай штэ манд. Энэ юунд манай юунууд үзэгчдээ өөрөнгөө хүслөөхлөөрэй гэж. За. Иймэр хараад болно штэ. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа эрхэм хүндэт үзэгч та бүхэн минь сайхан зусаж, сайхан наадаж, Монгол Оросын одоо найрамдал улам дээшээ дивжин хөгжиж, халмаг туваа бурядууд энэ Монгол туурхтан маань Монголд чөлөөтэй ирж бид нар та нар дээр үргэлж очиж байхын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Эрхэм хүндэт үзэгчдээ та бүгд IS Global-ийн нээлттэй салгын нэвтрүүлэг үзлээ. Өнөөдөр студид ажилласан сэтгүүлч Батлаа Багдаев байгаа. Зочин маань өнөөдөр худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан Монгол улсын мастер оюутлын ур ундрах компанийн захирал бүгд мэдээж хүндэт аяр замын алтан туяа байлаа. Дахин уулзтраа баяртай хүндэт үзэгчдээ төр уулзцгаая.